Өнөөдөр бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Тэгээ тогтмол тууштай итгэл ба итгэл дээр бат зогсох талбар дээр үздэсгээ. Амьдрал аливаа олон зүйлсүүд болдог, аливаа олон зүйлсүүд байдаг. Тэгээ олон талбар дээр үнэхээр Бурхны бидэнд өвлүүлсэн, амлуулсан, итгэлээр өвлүүлж авлуулах зүйлүүд бас итгэл дотроо маш олон зүйлсүүдийг бид тогтмол тууштай байж ич хүмүүс бид амжилтанд хүрдэг, тэр үр дүнд хүрдэг. Олимпийн тамирчин, аливаа нэгэн спорт урлагийн тамирчин яг ирээдүйд хизээний цагт ямар нэгэн тэмцээнд ороод алтан авах юм уу, алтан медаль олно, Монгол улсынхаа нэрийг гаргаж Олимпийн авраг олно гэдгийг харах мдээгүй мөртлөө ирээдүйд болох 2 жил, 4 жилийн дараа, 8 жилийн дараа, магадгүй 12 жилийн дараа болох тэрхүү тэмцээнд л өдөр болгон тууштай ихтэйгээр бэлтгэл хийхийг хийсээр байдаг. Зөв хооллон, байнгын тогтмол бэлтгэлээ хийн, улам илэг өөрийгөө сайжруулна, бусдын улам илэг бүхий талбараар итгэмжтэй байна. Тэгэд эдийн дотор юу байна вэ? Тэд сайжрахыг хүсэж байна. Тэд амжилт гаргахын төлөө урагшаа тэмцэж явж байгаа. Харин бид бурханд итгэдэг бид яах вэ? Бид бурхны дотор бид бас Христ итгэдэг хүмүүс. Бид бас өөрсдөө бурхан бидэнд өгсөн зүйлээчүүд хизээ нэг зэт бурхны өгсөн амлалтанд биелнэг бид итгэж урагшаа явдаг. Олимпийн тамирчид бол альва нэгэн байдлын араас зүгээр юм нэг төмөр медалийн араас альва нэгэн тэргүү тэмцээнд улсынхаа нэрийг гаргана гэж итгэж урагшаа явдаг. Зарим нь гаргадаг, зарим нь гаргадаггүй. Зарим нь тэдгээр тэмцээнд ордог. Харин итгэлийн амьдралаар бид амьдарч явж байгаа хүмүүс яадаг вэ? Хүн нэг бүр энэ итгэлийн амьдралын төгсгөлийг бид үүсгэх юм аа. Тэгэд барайгаа буюу итгэлийн алтмаа ялагч нэгэн байгаа л гэж тооцоолж болно. Ялагч нэгэн байгаа. Тэгэхээр ялагч нэгэн байгаараа. Ялагч нэгэн бурхан таныг яг ямар талбарт одоо дуудсан байна. Тэр дуудсан талбар дээр та яг юу хийж байна? Тэр талбараа та хамгийн сайнаар итгэмжтэй, хамгийн сайнаар гайхалтайгаар хийж дуусгаасаа гэж та бүгдийг уриалж байна. Бурхан таныг энэ жил шинээр юу өглөөсөн? Одоо ингээ 8 сар гараад явж байна. Жилийн ихэнх таныг бурхан ямар зүйлд удирдсан та аливаа нэгэн талбар дээр аливаа шин зүйлсүүдийг хийхийг хүснэ үү? Та яг одоо бизнесийн талбар дээр нэг гэр бүлээ сайжруулахыг хүсэж байна уу? Хүүхдүүдтэй илүү цагийг өнгөрөөхийг хүсдэг үү? Бурхан дуудсан дуудлагыг биелүүлэхийг хүсдэг үү? Энэ бүхий талбар дээр бид яг үргэлжлүүлэн дайрч урагшаа явсаар байх нь чухал юм аа. Тэгэхээр энэ талбар дээр бүгдээрээ яах вэ? Яг энэ талбар дээр бид үргэлжлүүлэн бүгдээрээ бурхны дотор хүч хөргөжж бурхныг алдаршуул урагшаа явцгаарай. Явцгаая. Тэгээд бүгдээрээ яг итгэлийн өөрсдийнхөө талбар дээр итгэлийн байдал дээр бурхныг үнэхээр алдаршуулж явж байхад бүгдээрээ Йошуа 1:6-г уншицгаая. Тууштай бөгөө зөрөгтэй бай. Учир нь өвөг дээдсэд нь өгөхөөр миний амласан газар нутгийг чи нар түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ гэж. Тэгээд хэлж ин тэ энэ өвөг дээдсэд нь өвлөхөөр тэрхөө өгөхөөр бурхны амлсан нутаг гэж. Бурхан хүмүүс тэрхөө израилчуудад тэр нутгийг амлуулахаар аль дээрээс өгсөн. Өгсөн тэдний эцэг өвгд нь итгэлгүй байдлаас орж чадаагүй. Гисэн иржсэн тэдний үр хүүхдүүд энэгүй амлалтыг аваад тэр газар руу орох болно. Тэр орохын тулд яг нэг хүн Мосе ба түүний дагж байгаа бүх хүмүүс яг тууштай бөгөөд зоригтой байх хэрэгцээтэй байна. Тэр үргэлжлүүлэн бурхны өгсөн үг дээдс маань өгсөн энэ амлалт биелнэ гэдэгт итгэж урагшаа явахыг хэлгэн. Итгэмжтэйгээр урагшаа явсаар байхыг хэлгэн маа. Тууштай бөгөөд зоригтой байцгаая. Тууштай бөгөөд зоригтой байж та бурхны дотор хүчрэгжиж яг тэрхүү шин талбартаа шин байдал дээр яг өөрийнхөө тэргээр шинжлэгсэн тэр дуудагсан тэр бүхий талбар дээр яг тэрхүү байдал дээр яг тэрхүү тууштай бөгөөд зоригтой байцгаая. Яаж тууштай бөгөөд зоригтой хаа хийж байгаа зүйлсээ хийн. Үргэлжлүүлэн бурхнаас дуудагсан тэдгээр яг ямар талбар дээр та хийхээр тэр талбар дээр та хийн. Та бурхны дотор таны бизнес хий гэсэн бол та бизнесээ хийн. Итгэл дотроо та өнөхөр яв гэсэн бол явах болно. Тэгээ аливаа талбар дээр бид хоошоо суухгүйгээр харин бурхны өгсөн тэдгээр бүхэл талбар дээр бид итгэмжтэй урагшаа явсаар байхыг хэлэх юм аа. Тэгэхээр яг одоо танд өгсөн ингээд ямар нэгэн байдлаар энэ хизээ хэрэгцээтэй байг бол яг юм тууштай биш баймаар санагдмаар үед. Яг эргэлзэх үед. Ингээд хүн ингээд өргөжлүүлээд хийгээд байгаад энэ хаана байгаа хизээ болох юу болох гэх мэт эдгээр зүйлсүүд тэгэд хүн эргэлзэх юм уу гайхмаар ингээд сонирн болох үед нь яг үргэлжлүүлэн бид тууштай бөгөөд зоригтой байж урагшаа явсаар байхыг хэлэх юм аа. Тэгэхээр та бүгдийг урамшуулж ин үнэхээр бурхны дотор хүч хөргөжж бурхныг алдаршуул урагшаа явсаар байгаасаа гэж та бүгдийг уриалж байна. Хүч чадал дотроо явсаар байгаасаа гэж та бүгдийг уриалж байна. Үнэхээр яг өгөгдсөн зүйлсээрээ тууштай байгаарай. Олон талбар дээр тууштай байхад бас хүч биднэрт хэрэг болгодог залбирал дээрээ тууштай байгаарай. Үргэлжлүүлэн тууштайг нь болохоор залбирмааргүй үедээ залбирна гэсэн үг юм.
Зоригтой байгаар гэхээр айц төрүүлсэн үед айцтай мэд тэдгэрх үе дээр зоригтой хүч чадал дотор зоригтой байгаасаа гэж та бүдэг Есүсийн нэр уриалж байна. Та бүдэг яг одоо сууж байгаас газараас босхийг та бүдэг уриалж байна. Босоосоо гэж хүсэж байна. Босож хүч чадал дотор яваасаа, босож Бурхныг алдаршуулаарай. Өөртөө дууцгсан дуудлагуудаа биелүүлээсэй гэж та бүдэг уриалж байна, өрөөж байна. Есүсийн нэр өрөөж байна. Таны дуудлага таны ингээд энэ яг Йошуа гэдэг нэг хүн Йошуа Калеб гэдэг хүмүүсийн зан бүхэлдээ хэдэн сая хүн Израиль хүмүүс бүрний амлсан тэр нутаг руу орох гээд цуг урагшаа явж байгаамаа. Тэр энэ хүн нутаг руу ингээд орох гээд явж байхад энд яах вэ бид тэр зөвхөн Йошуа Калебээс гадна маш олон хүний эрх ашиг ард нь явж идэг. Бурхан дуусан дуудлага байдаг. Тэгээ алхам бүрд бурхан тантай цог байна. Үүнд тул би залбирлаарай. Бурханы үгийг унших дээр тогтмол тууштай байцгаая. Тэгээ бас бурхан таныг ямар дуудлага өгсөн вэ? Тэр талбар дээр тууштай, итгэмжтэй байгаасаа гэж та бүгдийг уриалж байна. Эцэг Есүсээр өрөөж ин хүн нэг бүр тууштай байгаараа та бүгдээрээ дагаа залбирцгаая. Харин сүнсээ намайг дүүргэж өгөөрэй. Яг одоо миний туулж байгаа амьдралын авг дагаа залбираарай. Тууштай бөгөөд зоригтой байхад надад туслаарай. Би Бурхны үгийг уншдаг. Библийг уншдаг. Залбирдаг талбар дээр тууштай байхыг хүсэж байна. Намайг тууштай болгож, хүч чадалтай байлгаж өрөөж өгөөрэй. Тууштай байхыг зорж байна. Бурхны өгсөн иш үзүүлэгт би итгэж байна. Дагаж байна. Есүсээр би тууштай байхыг хүсэж байна. Зам саад болохыг оролцсон. Айдсын бузар хүнсүүд зайлцгаая гэж шааж байна. Цэвэрлж байна. Эзэн Есүсээр итгэж, итгэл дотроо найдаж уршаа явахыг сонголноо. Эзэн Есүсээр залбирч байна. Амен.